Сайн амнахаан дараагийн хавьчлаар уулзж байна. Энэ удаагийн хавьчлэгээр Alice in Borderland зурлалын Season 2-ийн Part 3 буюу төгсгөлийн хэсгийг ярьж өгөхөд бэлмэлсэн байна. Өмнөх тэмцээн дээр Гэлий хатныг ялсан хоёр маань цаашаагаа явж байгаа талан уршаантад харалдаж, удаан хугацааны дараа усанд орж хамаг биеийн жилигээ гаргах алтан боломж олддог. Энэ хооронд манай жишээ маань зүгээр суулгүй өөр нэг тэмцээн буюу дөрвөлжингийн ноёны тэмцээнд оролцохоор ирсэн байдаг. Сонирхолтой нь өмнө байсан арал дээрх номер 2 гээд нэлийн ухаантай царайлсан нөхөр дөрвөлжингийн ноён байсан юм байна лээ. Энэ удаагийн тэмцээнд нийтдээ 6 оролцох бөгөөд тэмцээний нэр нь Чинлүүр. Тоглогчид 3 минутын дотор тгээс 100-ийн хооронд нэг тоо сонгох ёстой бөгөөд тоглогчдын сонгосон тооны нийлбэрийг тэг 18-аар үржүүлээд гарсан хариутай нь хамгийн ойр тоо сонгосон тоглогч дугуйн үеийн ялагч болно. Ялагчаас босоод бүх тоглогч хасах нэг оноо авах бөгөөд энэ мэтээр явсаар аваад хасах 10 оноотой болсон нь тоглоомоос хасагдана. Гэхдээ хүн хасагдах болгонд шин дөрөв нэмэгдэх бөгөөд нэг нэгээрээ хасагдсаар аваад хамгийн сүүлд үлдсэн цорын ганц нэг хүн ялагч болно. За ингээд тоглоом чудлгүй эхлэх бөгөөд эхний 10 үед дуусах үед хоёр оролцогч нэг ч удаа ялж чадлагүй байсаар аваад толгой дээрээсээ хүүхний хүчил хасгуулж өгдөг. Ингэснээр Чишия дөрвөлжингийн ноён хоёроос гадна нэг эмэгтэйгээд нийтдээ 3 тоглогч үлддэг. Мөн дээрээс нь 2 тоглогч хасагдсан учраас 2 шин дөрөв нэмэгдэх бөгөөд эхнийх нь тоглогчид ижил тоо сонгуул шууд ялагдсан тооцоож нэг оноос нь хоёр дахь нь дундаж тоог яг зөв таах юм бол ялхаас гадна 2 оноо нэмж өрсөлдөгчдөөсөө 2 оноо асуулна. Шин дөрөмтэй болсноос хойш эхний тоглолтод 3 тоглогч маань гуруула тгийг сонгосноор бүгдээрээ нэг оноо асуулж жишээ маань хасах 9 оноотой буюу нэг ч ялгдах хэрэггүй болдог. Гэхдээ л жишээ шүү дээ. Дараагийн үе дээр яг зөв хариу тааснаар 2 оноо нэмж аваа зогсохгүй. Эмэгтэй тоглогч маань хасах 8 оноотой байсан учраас харамсалтайгаар шууд хасахар болоод тоглоомоос хасагддаг. Яаж зөв тоог нь таачхав гэсэн чинь зүгээр л хэтэрхий ухаантай болохоор жишээ маань өрсөлдөгчийнхөө гаргах тоог нь даамаглаж бодсоор аваад яг зөв тоог нь таачсан юм байна лээ. Ингэснээр хоёрхан тоглогч үлдэх бөгөөд ер нь бол манай хоёр өрсөлдөхөөс илүү хүний амнаас амьдрах хүн цэний талаар хоорондоо ярилцдаг. Дөрвөлжингийн ноён өмнөх амьдралдаа хуульч байсан бөгөөд хүчтэй талд нь үйлчлээд хүчгүйг нь өхөл рүү түлхэх шийдвэр гаргаж байсан буюу нэг үгээр өөрөө шударгасны төлөө байх ёстой мөртлөө өөрийнхөө үзэл бодлын эсрэг амьдарч байсандаа гимсээр ирсэн юм байна лээ. Харин жишээ маань хүчтэй хүчгүйгэж ялгалгүй шударгасны тоолд баттай зогсно гэсэн үзэл бодолтойг нь мэдснээр өөрөөс нь илүү амьдрах үнцэнтэй хүн гэж үзээд албаар ялагдсанаар энэ удаагийн тоглоом дуусдаг. За үүний дараагаар Анкуйны хоёр маань нэг тэмцээн дээр тааралдах бөгөөд тэмцээнээ ч амжилттай ялдаг. Ингэснээр эцэст нь Гэлий ноён болон Бондын хатан гэсэн хоёрхан даалгавар үлддэг. Юмс дуусах төхөж байгаа болохоор тоглогчид ч гэсэн хотыг бараад иж эхэлсэн бөгөөд зөв зүгээр явж байгаа Дарисо болон жишээ хоёр хотын төвд тааралцдаг. Яг сайхан уулзалтад л буу алах гэж байтал гин жишээ маань буудуулчихсан тэр. Нираги түүнийг буудсан бөгөөд албаар шууд амин цэгийг нь онолгүй шартгаар газарт нь буудсан юм байна лээ. Шалтгаан нь шууд өхүүлбэл сонирхолгүйгээд ирж бөөгснөө гурлаа өвлийн тоглоом тоглолцгоё гээд хүчээр оролцуулах гэтэл манай Арису ч угаасаа гол дүрийн болохлээрээ дахиж өөрийнхөө төлөө тулдахгүй энэ төр гэж сүртэй юмараад уг нь хөөхөн тайвшруулад байж байтал усаагийн гарч ирснээр өнөө Нираги чинь шууд таална гэж дайрхан тодорхой болохоор Арису маань аргагүй ирэхэнд өрсөж Нираги буудаж зогсоодог. Гэхдээ харамсалтай Нираги буудуулахаас өмнө усаагийн руу буудаж амтсан бөгөөд энэ сумыг нь манай жишээ урдуур нь ороод хаачсан байдаг. Яг хуучны жишээ байсан бол дахиад агаад хизээч ийм сонголт хийхгүй байсан ч Арису дөрвөлжингийн ноён гих мэт хүмүүс манай хүнд нэлийн хүчтэй нөлөөлж баг багаар өөрчлөгдсөөр эцэст нь бусдын төлөө амиа өгөх хэмжээний сэтгэлээ дагдаг хүн болсон байдаг. Ядж яхад яг энэ үеэр нь Гэлий ноёнд арилт хийх бөгөөд нөгөө хоёрыг хальт нууж орхичоод цаашаа зүхтааж аваад Анкуйны хоёртой даралддаг. За тэгээд туучны хэд маань хэлж аваад чадлаараа Гэлий ноёнтой үзэлцэж байтал нэмэгдээд Аканагүний хоёр хүртэл манай хэдтэй нэгддэг. Манай хэд өөртөөгөө зэвсгнүүдэд бүртгэхэд үзтэл жишээ ягийн хийж байсан жижигхэн гар бөмбөг нь Куйнад байх бөгөөд тэрэн дээр нь толгуурлан төлөлгөө гаргахаар шийддэг. Анхнаасаа хуурах зорилтоор хийж байсан жижиг бөмбөг учраас тийм ч их хохирол учруулж чадахгүй ч хангалттай их газ авах юм бол сайн бөмбөг болж чадах юм байна лээ. Тэдний яваа газрын урдхан талд нь дэлгүүр байгаа бөгөөд тэнд нь зарагддаг газнуудыг нэг өрөөнд чахаж байгаад өргөтөж авчираад дэлбэлэхээр төлөвлөдөг. Арисо маань төрүүлж очоод өрөө газар дүүргэн харин үлдсэн хэд нь Гэлий ноёныг өргөтөж авчирхээр болдог. Гэхдээ харамсалтай нь тулааны үеэр аан маань амирстэй ч үлцэн хэд маань нэлийн хүн шархтан байж арай хийж нэгэн Гэлий ноёныг ялж чаддаг. За ингэснээр эцэст нь нэгэн сүүлчийн тоглоом буюу Бондын хатны тэмцээнд Арисо усаагийн хоёр маань оролцохоор боллоо. Яг сүүлийн тэмцээн маань нэгэн эсрэг нэг юм байна лээ. Арисо маань оролцохоор болоод усаагийн болохоор хажууд нь хануулаад явдаг. За сүүлийн тоглоомын нэр нь болохоор Крокет. Тоглоомыг нийтдээ 3 үе тоглох бөгөөд тоглоомд хэн ялах нь чухал биш, ердөө дуусгахад л болно. Гол нь тоглоомыг дуусгах чадлагүй дундаас нь бууж өгөх юм бол ялагдах юм байна лээ. За тэгээ удалгүй тоглоомж эхлэх бөгөөд эхний үед таатан ялж хоёр дахь үед Арисо маань ялдаг.
Гэтэл 3 дахь үе рүү орохоос өмнө түр завсарлаа цай ууцгаая гэх бөгөөд цай ууж ярилцсангаа тоглоомыг дуусгавал юу болох талаар асуудал хатан бүх хүнийг хэлж өгдөг. Дэлхий дээр манай хэдийн амьдарч байсан цаг үеэс хойш аль хэдийн 1000 жил өнгөрсөн бөгөөд өндөрлөгтөн шинжлэх ухааны хүчээр бүх асуудлаа шийдээд эцэст нь бараг л мөнгө амьдрах боломжтой төгс биетэй болж чадсан юм байна лээ. За тэгээд дэлхийн сөөрөл эсвэл өхөл мэтийн зөвлөөс огт авах шаардлагагүй болсон хүмүүс амьдрах утга учраа алдаж эхэлсэн бөгөөд эцэст нь виртуал ертөнцөөр дамжуулан энэ цаг үе дээр амь өрсөн тоглоом тоглох нь хамгийн сонирхолтой зүйл нь болж хувирсан байдаг. Нэг үгээр бол энд байгаа хүмүүс бүгдээрээ виртуалаар тоглоомонд оролцож байгаа бөгөөд тоглоомондоо хит авцснаас болоод жинхэнэ ертөнцөө мартчихсан гэд амар сүртэй зүйл ярьж ирсэн нь. Заац тоглосон юм уу харийнхан дайраад хүн төрлөختний ой санамжийг нь арчиж хаяад хүчээр тоглоомонд оролцож байгаа гэдэл учир нь ойлгохдохгүй зүйл ярьж эхэлдэг. Дээрээс нь чиний найзуудтайгаа тоглосон тоглоомыг бие зохиож та хэдийг хооронд чинь алдцуулсан гэж бүр дургууг нь өргөх бөгөөд ариусаа маань уурандаа яг буудах гэж байснаа эцдээ энэ бүхэн түүний төлөвлөгөө гэдгийг анзаараад төвчиж чаддаг. Гол нь ариусуугийн уурыг хөргөж байгаад өөрийгөө алуулах зорилготой бөгөөд хэрвээ нэг тоглогч нь өвчих юм бол тоглоом хизээш дуусах боломжгүй буюу манай хэд ялагдаад дуусна гэсэн үг. Гэхдээ энэ санааг нь ариусуу маань анзаарснаар цааш даваадлаа ярих боломжгүй болж бундын хатан эцэст нь манай хүнд жинхэнэ үннийг нь хэлж өгдөг. Харийнхан ирээд хүмүүсээр тоглоом тоглуулж байгаа гэж бодоход ариусуу шиг дундаж нэгэн энэ хүртэл явна гэдэг угаасаа боломжгүй. Энэ ертөнцид болж буй бүх зүйлс зүгээр л манай ариусуугийн толгой дотор нөрнөж буй өөрийнх нь төсөөлөл нөөсөн болохоор л энэ хүртэл явж чадсан гэсэн үг. За яг үнэндээ юу болсон гэсэн чинь энэ бүхэн эхэлдэг өдөр ариусуу маань хоёр найзтайгаа зам гарч явах үед хоёр найз нь машинд хариулаад үүд болчихсон юм байна лээ. Мэдээж найзуудыгаа нүдэн дээр алдсан нь манай хүнийг маш хүчтэй цочролд оруулсан бөгөөд үнэнтэй эвлэрч чадлагүй өөрийнхөө төсөөлөлд найзуудтайгаа хамт тоглоомонд оролцож амьд мэтээр төсөөлөөд нэгэсэндээ галзуурчихсан гэсэн үг. Харин бундын хатан бол ариусууг дааж авсан эмчин бөгөөд эцэст нь манай хүн жинхэнэ үнэнтэй нүүр тулж буй нэ. За бараг л үний юм шиг энэ түүхэнд би хүртэл уурдах гэж байсан ч Азар усагийн маань хажуунаас нь татаж ангааж бүр сүултээ өөрийгөө гимтэн байж ариусууд нөлөөлж чадснаар эцэст нь манай хүн ховстуулж байгаагаа анзаардаг. Юм ярангаа ууж байсан нөгөө цайн нэг тийм ховсдог чадвартай л байсан юм шиг байлээ. Тэгээд тэр нөлөөлөөд манай хүн бараг л хууртаа тоглоомоо дуусгах гэж байсан ч эцэст нь усагигийн ачаар сэргээд тоглоомоо үргэлжлүүлэхээр болдог. Усагигийн энэ хичээл зүтгэлийг хараад сэтгэл нь өдөлсөн үү? Эсвэл угаасаа эцсийн арга нь бүтлгүйтсэн болоод ч тэрүү бундын хатанч дахиж зайлах шиглэлгүй тоглоомоо үргэлжлүүлж тоглосоор эцэст нь хатны ялалтаар тоглоом дуусдаг. Эцэст нь тоглоомоо дундаас нь орхилгүй эцсийг нь үзэж ариусуу маань ялснаар бүх тоглоом дуусаж амьд үлдсэн тоглогчдод энэ улсад үрдүүлдэх үү эсвэл эндээс явах уу гэсэн сонголт ирдэг. Мэдээж энэ саналаас нь амьд үлдсэн манай хэд бүгдээрээ л дуу нэгтэйгээр татгалздаг. Үүний дараагаар зураглал солигдож эхлэлийн үе рүү шилждэг. Ариусуу маань хоёр найзтайгаа зам гарч явах үед Усаги, Нираги, Чишия, Ан Куина гэдэл ер нь манай хэд бүгдээрээ л тэр авд явж таарсан юм лээ. Гэтэл яг тэр авд нь солир ирж мөргөлдснөөс болоод нэлийн том осол гардаг. Харамсалтай нь энэ ослоор Ариусуугийн хоёр найз нь өөдөлсөн бөгөөд Ариусуу маань ч гэсэн 1 минут орчим зүрхэн зогсоод зэрэгсэн гэж дүүнэлдэг. 1 минут гэхэд хэтэрхий удаан шал уур газарт байсан юм шиг санагдаж байна гэж Ариусуугийн хэлж байгаагаас нь үзвэл тэр 1 минутанд л энэ бүх үйл явдал болсон юм шиг байгаа. Ер нь бол солирын дайралтанд өртсөн хүмүүс нь нөгөө ертөнцийн тоглогчд байсан бөгөөд тэндээ өгсөн хүмүүс нь ч гэсэн энэ ертөнцийн солирын дайралтнаас олж өгсөн юм байна лээ. Гэхдээ Азар Аан маань арай өхөөг байсан юм шиг байна лээ. Жинхэнэ ертөнцийн нэлээд хүнд хаалгааны дараа мэдүүлдэж чаддаг. Эцэст нь гэхэд манай хэд энэ ертөнцид нэгээ танихгүй ч гэсэн Ариусуу маань Усагиг анхаарангуудаа л дурсамжин сэтрээд татагдсан уу? Эсвэл учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг нь болсон уу яасан? Ямар тач хөөрхөн яриа өдөөд танилцаж яваар кино манд дуустдаг. За буу юм болж ижил нэгэн хоёр бүлгийг ярьж дуусгалаа. Гиснээ цоврлын маань 3 дахь бүлэг нь энэ ондоо багтаад гарах сурагд болцсон. Гарчих юм бол тэгээд ярьдаг л байх та. За тэгээд эцэст нь бичлэгэн таалагдсан бол дараагийн юмнуудаа дараараа дараагийн хэвшлэр олцлаа. Түр баярлалаа.